Mobicom корпорац Азийн 25 урамшуул таяны супер шагналуулах Toyota Land Cruiser 300 автомашины ялагчийг урд ор сарын 31-ний өдөр тодрууллаа. Энэ удаагийн супер азтнаар 9-р ангийн сурагч Амун охин тодорч өнөөдөр шагналаа гартаавлаа. 1-р сарын 15-наас 3-р сарын 31 дуустал 14,000 төгрөг ба түүнээс дээш дүнтэй нэгж датагаар цэнэглэсэн хэрэглэгчдээс инхүү цорын ганц ялагч тодорч Азийн хүлгээ гард авч байна. Супер шагналуулах Toyota Land Cruiser 300 автомашиныг аль биесны борлуулагчаас нь авсан бөгөөд улсын дугаартай нь ялагчийнхаа нэр дээр шилжүүлээ өглөө. Эхлээд ялагч болсон сэтгэл бол маш өндөр байна. Мэдээч тийм ерөөсөө итгэж өгөхгүй одоо хүртэл тийм айгуу догтлол дүүрэн байна. Тэгээд анх яаж цэнгэлсэн бэ гэхээр яг дата дуусгын даваан дээр лээд ээжээс гуйгаал цэнгэлсэн баг та. Яг 15 ГБ-аас дээшэл. Mobicom руу гээд лайв нь ороод үзсэн байхгүй. Тэгсэн чи яг миний дугаар гараад ирэхээр би бүр шокнд ороод эцгэж өгөхгүй хамгийн түрүүнд ээж тэгэл ярьсан та. Өмнөх одоо 5 ялагч маань бол юм орон нутгаас, сумаас төрөл бүрийн ажил эрхэлдэг ийм олон өөр төрлийн хүмүүсээс малчин, жолооч гэдэг юм уу те. Энэ удаад бол одоо 15 настай сурагч охин тодорч байна. Супер ялагчаар тэгээ одоо цоо шинхэн Land Cruiser 300 автомашинаа гартан авч байна. Бидний зүгээс мэдээж маш баяртай байна. Тэгээд урамшуулалт идэвхтэй оролцсон нийт хэрэглэгчтэй бас талархал илэрхийлье. Өмнөх удаад Азийн 25 урамшууллын эхний үе буюу Suzuki Jimny автомашиныг 5 ялагч Улаанбаатар хот болон орон нутгийн 4 бүтцээс тодорсон. Инхүү Mobicom корпорацаас эхлүүлсэн Азийн 25 урамшууллаас нийтдээ 6 ялагч тодорч автомашинаар шагналлаа.